За найзтайгаа сая гүүчээд кофе ууж байна. Энэ яг юу вэ? Cheese corn. Чизээр бүрсэн corn байна. За найзтайгаа боулинг тоолох гээд ирсэн байна. Тэн дээр бид хоёрын нэр байна. Гоё газар ээ. Чи яаж юу сая? За ингэж ажиллаа. Би 67 авлаа. Би бол боулингч юм байна. За хожигдсан сэтгэл ямар байна? Нүхэн нахина. Нахин шүү. Тийм үү. Ай манайхаа шинэ хөглөөний минь төргий. Баян тэгээд нөгөө бичлэгэн дээр гардаг шиг хөөрхөн байна гэж угаасаа байхгүй би нэг хоног ус явахгүй хаад л миний ус амар тослогддог. Тэгээд амар гэмтэлтэй хүмүүс над руу чатаар ямар гоё үстэй юм бэ? Юу хэрэгэлдэг вэ гэдээ бүр амар их асуусан байсан. Бичлэгэн дээр бол мэдээж ингээ ус гизгээ амар сайн самандсан байгаа шүү дээ. Тийм болохоор тэгээд хүнээс илүү сайхан ус мөс юусоо байхгүй. Марзай сексэс юм л ер нь үжээд нь шүү дээ. Тэгэд ямар нэгэн хургалтээр нэг юм ирсэн байна. Гэтэ тэр маань би өөрөө л захиалсан л та. Би амар олон юм тэндээс нэг сонсон юм захиалсан байхгүй. Тэгээ тэрнийх нь аль нь ч ирээд байгаа мэдгүй юм чийсэн. Гаш тэрийг авъя. Тэгээ дээрэс нь би өнөөдөр үсээ засуулъя гэж бодож байгаа. Тэгээд яг хаана яаж засуулахаа мэдгүй. Яаж засуулахаач мэдгүй юм заяа. Тэгтэл энэ үснээсээ одоо жоохон салаа. Тэгэхгүй бол миний үс бүр ингээд би ингээд Монголд ингээд яг ирэхийнхээ өмнөх өдөр болон засуулчихсан байхгүй. Тэгээд очиод яана Рапунзель үстэй болчиход ирэх үедээ засуулахгүй явсараад гэдгсэн чинь нэрээ бараг бүр амар ургацсан заяа ингээд зогсонгууд ингээд яг ингээд нурууны төгсөл хүртэл ингээд байхгүй арга шинийг хийгмүүд. Тэгэхээр одоо жоохон өөртөө хийгээд үсээ гоё ингэж шатлуулж юм уу мэдгүй ямар нэгэн аргаар тайраад эсвэл бүр ийм болгочих ч юм аа төв. Одоо жингийн илүүдэлтэй хүнд чинь тийм бас богинохоо ус бас зохгүй штэ. Гэхдээ яах юм бага юм бүү мэд. Сая би ямар ч байсан босоо жоохон гэрээ цэвэрлжээд одоо усанд орох гол байж. Нүдсэн гарч эхлээд хүргэлтээ авъя. Энд нь ингээ QR код уншуулаад тэгээл онгооч тийм үү амар ёо хүн дэна. Миний хөрөн хөрмаад. Хүргэлтээ хаад ороод ирлээ. Тэгээ энэ хаа air fryer хгүй юу? Эндээс авч болох байсан л да. Энэ болохоор Америкаас ирсэн байсан. Гэхдээ мигийнх заяа. Тэгэхэд гэсэн. Гэхдээ Америкаас ирсэн. Яг бол Монголд би яг ийм их хэрэгжсэн амар тухтай. Ганц таалагддгүй юм. Хятад хэл дээр тайлбарууд нь гарч ирдэг байсан хгүй юу? Яг тэр air fryer-аа гэхдээ англи хэлтэй заавар. Тэгэхээр амар. Би бүр амар хүлээсэн. Энэ бүр амар удаж ирсэн байхгүй юу? Бараг 14 хоног юм уу? Мабти гахараа би уусаа смэсэн дараагүй юм шиг байж. Оо. За, троник ийм төмөртэй энэ болохоор уусаа air fryer дотор хийжтэй шүү дээ. За. Оо, яна шүү. Тарарара. Би бүр амар муухай тарагддаг юм чи ихнээсээ тэгтээ. Хоорн ашгүй уусаа. Оо хөөе залхуур нэг австралиастай таахгүй юм биш үү? Тэр одоо яах юм бэ? Тамтай юм бэ? Харин. За ямар ч нэг юм урдлын заавал юм хийж ижил ажиллах юм дээ. Яа. Би усанд орж дуусаад одоо нөгөө
үсээ тайруулах гад гарах гэдэг чинь. Олон би үсээ ер нь тайруулахдаа нүрээ будаж амар явах дуртай байхгүй юу? Яа тэгвэл тэр үсний засалт ингээд намайг ингээд нүрээ будсан үед ингээд та хэр гоё тохирж ин гэдэг өөрөө амар мэдих дуртай байхгүй юу? Даанч би үнэхээр амтсангүй заяа. Би ийм гоё толтой болсон. За бүгдээрээ хамтдаа миний үсийг өөрчилцгөө. Одоо л миний үс бүр амар. Би амар догтлоод байна ёо. Би өмнө нь ингээд баг олон жил ингээд үсээ яг баг тайруулсан ч гэсэн яг нэг төрлийн л тайралтай хэлчихсэн байхгүй юу. Одоо нөгөө доотлын тэгшин, дандаа тэгшин тайруулаад. Одоо тэгээд ингээд бүр сэтгэл хөдлөл бүр юм болгоно гэж бодчих. Яхаа турчаад угаасаа гоё болно гэд амар бодсон ч гэсэн турахгүй мэнэ ч гэж. Тэгтээ яхаа хичээжлээ. Юунаас ч болт юм аа. Юусаа турчмор чадахгүй болсон байлээ. За би нөө өсчингийнхаа газрын гадаа ирсэн. Гэж байна. Орхоос жоох хичээд байна. Бас эргэлзэж байна. Нэг төрсөн юм чи. Би өсчөнлөөгөө орч чадахгүй ицсээр л байна. Хичээх жоох эрэхтэй өсчин байгаад байна. Эрэхтэй өсчин яг найдах хэрэгтэй юу? 블로그라이를 하면은 예쁜데 추가 비용이 발생해요. 가볍게 드라이 해서 마무리할까요? 아니면 블로그라이 해드릴까요? 블로그라이. 웨이브 넣을 때. 네. мэдхгүй яа зүгээр амар сонирхолтой. Мэдхгүй би өөрөө хөвсийг хармаар байна. Нэг дээр нэг рок хамтлын музик болчихлоо гэнэ. Бүр хөвсийг хасаасмаар. Тэгтээ гэрэлтэй хармаар байна бүр амар. Өөр дээ. Тэр ахвал үнэхээр сайн тайрд юм байна. Гэтэ би надад ийм зохиол тайрлал нь таардаггүй юм шүү байна гэж би бодлоо. Эсвэл та нарт ямар харагдаж байна бичээрэй. За өтгөн сайхан урт ус маань иймхэн боллоо. Богинохон болчлоо. Тэгээ дээрэс нь тийм шингэн болгочлоо. Амар шингэлтэй байна. Өсчингүүд нь яачаад ингээд нүүрээ бодог байгаа болохоорч тэр юм уу нэг л зөхгүй байгаа юм шиг сэтгэлээр унжил байна. Гэтэ яг вэ нүүрээ бодаад гайгүй хувцсанраа өмсөд гараад ирэхэд гайгүй болох хаа. Тэгээд одоо үсээ байнга ингэж л янзлана гэсэн үг. Мэдгүй. Яжаад надад ийм угийн босгосон үс ерөөсөө зөгтгөө юм байна. Гэтэ нэр ийм үстэй болохоор одоо би ингээ байнга боогоо явсан ч гэсэн бол харааллаа. Тэгээ чамд тохирох хүсийг би тайраад үг юм үгийг л өөрөө тэгээл намайг ийм болгочлоо одоо. Та нарт ямар байна? Миний өмнөх хүс гоё байсан ч одоо өнгөрсөн. Гэтэ надад энэ хүсээ амар таалагдчихэв. Ингээд тэгээд энэ нас
жоохон ингээд тэгээд явахаар л гоё юм шиг байна ингээд байгаа. Ингээд өсцөн дотор бол амар муу харагдаад би бүр тэр ахыг бүр эвгүй байдалд оруулсан баг. Бараг тэр өсч ахыг эвгүй байдалд ортол амар эвгүй харьцсан ч яг ингээд яана надад бараг зөхгүй ах шиг байна. Арай уртаар нь байлгадаг үед мэжгээ бах юм солирцоо одоо тэгээд нэгэн тайрц үсэг яалтай хэлээ дээ. Гэтэ яг би бас нэг гоё харагдуулж чадахгүй байх шиг байна. Надад яг хүмүүс бол гоё харагдаж шиг байна. Над руу хараад. За ийм боллоо. Тэгээд талаас бол амар гоё харагдаж байна. Тэгээд бишгээс одоо нэг хүнсний жоох юм цуглуулчаа тэгээд гэрлэгөө ортохоо ойдоо бүгдээрээ. Шэйнээс үргэлжлүүлээ. Юу байгааг хамтдаа харцгаая. Яна би нэг урт ус дээрээ байхдаа зүү ингээд хайсан одоо тэг яахан. Би нүсээ өчтөртэй засуулж ерөөс угаагаад. Масал игээ хөлрөөд бүр амин холцсон усан дороод өөрөө нэг янзалж үзвэл гоё л харагдах байх гэж найдаж байгаа. Одоо л намайг нэг жоохон овртой харагдуулаад байгаа шиг мэдрэмж төрж байгаа. Гэтэ яг үе зүгээрээ. Гэтэ аим хөөрхөн харагдах байхаа. Ингээд зөөдөг л үү? Арай үгүй л гэдэг ямар тэнэг юм бэ? Үгүй нь яаж зүудээ? Ингэсэн. За мэдгүй амчаас энийг тэгж хүчээр санцангийн олоод гой зүгээд бичлэг хийнэ заа guys. Нүрээ өсөж байгаа шүү. Sorry me. Амар нэтэмтэй. Юу бэл биштэй. Метр. Одоо өөрийгөө ингэж слээд тойргоодоо ер нь бичиж тэмдэглэн гэсэн үг байхгүй юу? Тэгтээ үний араа ингэж татаал энийг канапн дээр нь дараал ингэчтэй байна. Эний араа би нөгөө гэрийнхээ ойролцоо амар гой гүүж болохоор хэсэг болсон аахгүй юу. Тэгээд тэрэндээ зориулаад ер нь жоохон шорт морт өмсчээ гэж бодоод байна. Хөрхөн. Энд надад ч жижигдэхгүй юу. Яа би чинь том нийлэмгэр юм өмсөөр бүр сурцсан байгаа штеп. Подолк авсан. Фитнес дээрээ ч юм уу зур гарч гүүхтээ өмсөе гэж одоо тэгсэн чинь нэлээ жижигдүүлчихжээ энэ. Бичлэгэн дээр бол амар том харагдаад байгаа боловч яхан бол ер нь бол би амар том юм өмсдөг болцоохгүй юу. Тэгсэн чинь энэ нэлээд жижигхэн санагдаад энэ. Бас нэг малтай хэлсэн би одоо хар халуун юу бах ноос юм хэлсэн та. Эний чи ноос материалтай гэж мэдээ шоор. Би бас тэгэхээр бас гоё өмсөхгүй байна. Бас гоё өмсөх, муухай өмсөх гэж бас байна. Энд чинь бас. Аачих нь бас хөөе би ч одоо хэдэн шорт тавьсан бэ? Хөөе энэ хараа. Бас ийм би уулын ганцхан ийм саарлыг захиалсан ахгүй юу? Нэг тийм хаар тэгээ нэг ийм саарлыг. Тэгсэн чи энэ хоёр шиг ирчих юм. Одоо энэ болохоор би хоолны бичлэгэн дээрээ зөөе гэж бодоод авсан хөөрхөн авчихсан юу. Хамгийн ихнийх нь болохоор мантон буудтай. Мантон буудтай. Дараачих нь шарсан өндөгтэй. За. Дараачих нь банштай. Сайн үсээ угаасан юм хөөрлж. Яа би танаас нэг амар марлах уу. Манай гэр дэрвэгээ ороод ирсэн. Бүр амар том амар өргөн заяа яг энэ дээр бол амар чигараад байна л да би хоол зогссон маа болохоор. Би яагаад мэ?
би ингээд ном момоор ч юм уу зохиод ингээд алчиг би бодож юм. Тэгтээ ханд нь ингээд цус мас нь үлдчихвэл амар лай болон заяа дараа нь ёо. Үсээ яг хөө гоё болох гал үзлээ. Угаагаал юм болж байна. Нэг л сонин л байна. Тэгээд индүүдэж яаслал гоё л болох байх л та. Өнөөдрийн бичлэгтэйгээ хамтайсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзалтаа баяртай. Тэгээд лайк дараад, комент хийгээд subscribe заавал хийгээрэй. Бодохгүй.